За сайхан нартай өдөр Притори хотоос урагш машинаар 20 минут явдаг газар тодгон ороод барьсан Vortex гэдэг зохицуур үзэж сонирхлоо. Энэ зохицуур нь 1835-аас 1854 оны хооронд одоогийн Кейптаун хот орчмоос тэр үеийн Капын хотоноос нүүсэн эхнүүдийн түүхийн зохицуур юм аа. Янз бүрийн зориудтай хүсэг тэрэг ашиглаж нүүддээ хийсэн. Энэ харагдж байгаа нүүдүүд унтахын өрөөтэй тэрэг. За Кейптаунаас англичуудад түргэтсэн Африканрууд нутгийн гүн рүү инкүү нүүснээр цагаан эртнүүд шинэ газар колоничдох эхлэлийг тавигдсан. За энэ утгаар энэ мужийн тайлбар. За энэ зургийн гол байгаа цогцлборын төв бунхан нь болохоор 40 м-ийн урттай, 40 м-ийн өргөн, 40 м-ийн өндөртэйгээр 1937 онд эхэлж бариад 1940 онд бүрэн барь дуусгасан. За тэгээд одоо энэ дээш одоо офисоос ингээд буцаад дээшгээ өгсөх замдууд ресторан уух идэх зүйлсээ захиад авчаад буцаж буухтаа үүсгэх боломжтой сайхан газар үү. Тэгээ энэ хүмүүсээс ингээд сайхан захиалж аваад дотор нь захиал гэвэл тэгэнгүүтээ идж уух газар нь гадуур бодно тэр дотор талдаа. За энэ дотруудууд тэгээд морь унуудах, гэрийн тижээнд амт хоодох зэрэг үзүр үйлчлэгээтэй. За тэгээ манай охин моринд дуртай бодохоор унах сонирхолтой байсан шинжтэй. Энэ ховцнуудыг өмсөж зураг авахад үнэгүй тэр цаг үе дотор нь олсон бодохтой. За энэ зудуунуудын амьдарч исэн. За тэгээд 9 сараас өмнө Африкт хаврын өдөрт эхэлдэг. Өвд нь хуурай бороо бараг орохгүй өдөртөө дудавтар шөндөө хүйтэн бidээ. За тэгээ биднээс бол яг энэ ч яг өвдийн сүүдэр очсон учраас энэ бүх газар нь юм шаргалтуу бороо хур багтай байсан. За тэгээ энэ ч утгаар энэ том зааны бодит хэмжээг нь хийсэн баримт байдаа. Урд нь сафарид явж байхдаа үзсэн авраг том амтан байдгийн бidээ. 100 цаг утгаар бүгд ногоороод гоё боддог гэсэн. Одоогор хуурай гамдуу утгаар ургамд ногоо шаргалдуу өнгөтэй байна. За энэ дээр үзэж байгаа нь утгаар зэрэг цогцлборын гадна талын хашаанууд. За энэ хашааг утгаар зэрэг бууруудын нүүж ирсэн хөсөг тэрэгнүүдийг дуурайдан хийсэн 64 хэсэг 64 ширхэг тэрэг байдаг гэсэн. За яагаад тараад 64 ширхэг байдгийг одоо сайн ойлгоогүй. За тэгээд энэ зохицуулнууд торон хашаан дотор харууд хамгаалттай бодохоор зэрэг ямар ч аюудгүй хашаа нь бас зэрдэг амьтдаас хамгаалдаг. Хашааны гадууруудад явж байхад сүрэг, зэр, гөрөөс энэ зэрдгэрээ сүрэлдэн явж байгаатай таалцсан. За тэгээ энэ нөгөө тэрэгнүүдийн хажуугаар явж хагаад дотгошогоо цогцлбор руугаа орно. За биднээс ихтэй энэ хойдтын хаадгаар орсон. Яагаад гэвэл урд хаадгаар нь нөгөө экскурсээр явж байгаа хүүхдүүд бөөгнөрөд орж исэн. Гэхдээ биднээс буцахтаа бол урдтын хаадгаар гарсан. За тэгээд энэ дотор тал нь бонжин чудуугаар хийсэн ийм нүсэр том цогцлбор байсан. Тэгээ энэ
дөрвөн бодондоо дөрвөн хүний хөшөөтэй байсан эдгээр нь болохоор Ретип, Портигер, Петрос бодон нэр нь мэдэгдэхгүй буурын дайсны төдөөдөн бэлэгдсэн нэгэн хөшөө бас байдаг. За тэгээд дараа нь Петросийн нэрээр болоод энэ дөрвөн нийслэгээ бишээүүдээ гурван нийслэгээ нэг хотыг нэрлсэн байдаг тий. За энэ нөгөө дөрвөн хүний нэг бодохоо Ретип гэдэг хүн бодонд нойж байна. Яг ийм дөрвөн дайчтай хөшөөтэй. За тэгээд яг юуны урт талд нь болохоор зэрэг гот хаалганы урт талд болохоор зэрэг ийм Африк эмэгтэйчүүдийг бэлэгдсэн ийм эмэгтэй хоёр хүүхэдтэйгээ ийм хөшөө. За тэгээд боржин чулуун шатаар одоо дээшээ өгсөд энэ цогц төрийнхаа гот хаадгаар орно. За энэ гот хаадганд нэгэн дээшээ өгсөж ордог юм байлээ. За тэгээ үүдээр ормогцоо одоо энэ Кейптаунаас англичуудад шахагдсан буурууд хэрхэн ихнүүд хийсэн түүхийг энэ цагаан антиг чулуун дээр товойлгон шийдэн үлдээсэн байсан. Одоо энэ цагаан антигн дээр шийдсэн бүх товгор эрдийгүүд бүгдээрээ энэ түүхийг үзүүлнэ. За энэ их том доотлын юг болохоор тухайн үед өргөцсөн бүх хүмүүсийг хүндэтгэн бүтээсэн цагаан антиг ийм бунхан байдсан байсан. Энэ бол зүгээр бидгдийн шинжтэй болохоос дотор нь ямарваа нэг хүний шарилмал байхгүй. За тэгээ энд бид одонтой дурдж байгаа буурууд гэж хэмбэ гэвэл өөрсдөө африканууд гэж нэрлэдэг. Яг буурууд гэж өөрсдөө хэлжэд буур гэдэг нь утгаар зэрэг тариач гэдэг судахтай үг. Гадаанд үг юм битээ. Африкт анхтан ирсэн гадаанд Герман, Дани, Франц хүмүүсийн үр сад юм аа. Одоо ч гэсэн Өмнөд Африкийн цагаан арьс хүмүүсийн нийтэд их хэсгийг бүрдүүлдэг. За одоо ямар ч 1,500,000 орчим буурууд байна гэж сүүлийн үеийн тоолтууд гарсан байдэ. За энэ антиг чулуун дээр тэр хүмүүсийг хэрхэн яаж зуудуутай байдсан, яаж нүүдээ хийжсэн түүхийг хүүрнэ өгүүлсэн. За тэгээ гол тангимаас дээшээ лифтээр гарч цогцлыг бүтэн тойрч одоо. Тэгээд лифт нэг удаа 3 хүний багтаамжтай давчин хүн лифт учраас замд байгаа энэ хөөрхөн хүүхдүүдийг харж баярлаа. За тэгээ багш нь бос гэхэд босоод суу юу ч юм нэг юм хийдээ суу гэхээр бүгдээрээ божмор шиг цомцоод суугаад их хөөрх юм битээ. Нутгийн уугууд иргэдийн хүүхдүүдийн сургуулийн жиж багангийн хүүхдүүд байтаарсан. За тэгээд дээшээ гараад энэ бэхэл тамнуудын дундуур явж тэрдийн бодон хөрөхөд одод Өмнөд Африкийн 3 нийслэлийн нэг Притори хотын бараа адган дээр юм шиг харагдчихсан. Энэ хүмүүс ингээд үзэж сонирхоод энэ цаана харагдж байгаа Утааман дунд харагдж байгаа Притори хот манай Монгол шиг хавар бодохоор төвмөр гардаг бодохоор энд тэндээ утаатай. Тэгээ засгийн газар мөнгө төгрөг муутай учраас төвмөр нь шатаж байгаад лайд нэг зурвас тудаад өөртөө унтраадаг гэж бидэнд ирсэн. Энэ тусгай хамгаалалттай газруудах зэрэг гадуура сувг шууд сайн татсан учраас төвмөр наашаа тэр удаа ирдгүй гэсэн. За энэ доошоо харахад зэрэг нөгөө хүүхдүүд сууж байгааг нь харагдсаар байсан. Энэ дээвэрд орох хэсэг нь доошоо харахад их өндөр одоо 40 метрийн өндөрс гэсэн утгаар зэрэг
бэхлэгээгүй камера алдчихж байгаа юм шиг нэг эвгүй өндрөөс би өндрөөс айдгүй гэсэн мөртөө өндрөөс айж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. За тэгээд дээврийн хөндөгөөс ингэ доошо буугаад бас нөгөө дийг дээр доошо хамгийн дооттын давхарт төрсөн. Энэ тэгээд дооттын давхарт орохоор зэрэг уран бүтээдийн үзэсгэлэн нь нөгөө бунхан бас бууруудын түүхтэй холбоотой эд төдгийн зүйлсийг дэгдгэн үзүүлсэн байсан. Апаргийн одоо энэ апаргийн 5 том арстан ирвэс заан одс өхөр хэрсийн энэ зургнууд. За тэгээ энэ удаапргийн байгад яг ийм өрхөө байгад юм битээ. Гой зурсан зургнууд байлээ. За энэ ханд утхаа зэрэг бүх түүхнүүдэд хатгадмаар хийсэн энд байгаа эд үдгийн зүйлс буу хутга шанаг тогоо түнтэн хүмүүсийн хувцс сүйх тэрэг бүгд энэ мужид яг бичлэн хатгагдаж байдаг. Тэгээ энэ хатгамдууд хэдэн метр 38 метр урттай гэж ярьж ирсэн. За энэ бодод энэ хатгамдууд яг одоо харагдаж байна. Яг нэг бүрчд зургийг аваагүй. За тэгээд энэ давхраас доош буухад жинхэнэ бодит зүйлсийг архитектурын олдвор жинхэнэ бодит хадгалагдаж үзсэн зүйлсийн музей байсан бөгөөд нэгдүгээр дотоод гэрэлтүүд нь бичлэг хийх садаатай, хоёрдугаар зураг авах хориодтой байсан учраас улсын нууд ёсыг дагна гэдэг сайхан удамжтай байгаа бичлэг хийгээгүй учирдаа. За энэ бүх үрт үзсэн та бүхэндээ баярлалаа.